Хүүхдүүдээ би та нарт барилгачин баярын тухай шүлэг зааж өгье. Баяраа ордоо ажил ихтэй барилга бариад амралт багтай өглөө босоод үрж гарна. Өндөр намаар нь барьж эхлэнэ. Уран барилга, угсран барих, ур шаардсан амаргүй ажил, хүүхдийн цэцэрлэг, хүүхэлдэйн театр, хүн эмнэлэг, хүнсний дэлгүүр, баяраа үнийг барьсан юм, багахан энэ хотыг байгуулсан юм. Хүүхдүүдээ барилгачид гэдэг маань их мундаг хүмүүс байдаг байх нь шүү дээ. Тийм болохоор бүгдээрээ энэ шүлгээ маш сайн тогтоож аваарай. Ой, сая миний хамраас нус харсан уу? Ястаа инээд тагаад. Инээгээч. Яа, инээч штэ. Гэтэ тэр носон сая бөмбөлөг болоод л өстэй хөгжилтэй байна да. За. Хүй. Нэрээ би таяраас нэг юм асууя. За. Би өстэй энийг зөндөө бодож байна. Энэ том барилгууд агаад. Тий. Энэ том барилгууд яг яад юм болоо? Би Монгол гэрийг бол барьж байгааг бол харж исэн. Энэ том барилгуудыг арай ургад юм биш үсттэй. Үгүй ээ. Ургадтай адилхан. Тэг яг яад юм бол? Үгүй ээ. Нэрээ тийм болов? Нэрээ ингээд гадаач айгу өндөр барилгууд байгаад байдаг шүү дээ. Харин тийм байгаа зү. Бидний ч гэсэн энэ байж байгаа энэ байшингууд газраас нэрээ ургадаг бол яах вэ? Жижигхэн байжснаа л гинт том болоод Энэ байшингууд газраас ургадаг бишээ. Ямар ургамал биш дээ. Тэгвэл тэгээ яадгийг? Эднэрийн ч хүн барьдгийн. Хүн барьдгаа. Тийм. Ой. Тэгээд тэр хүмүүс ч жижигхэн ш. Энэ барилгачин болохоор зөндөө том байгаа зү. Харин тэгээ яаж жижигхэн хүмүүс барилга барих юм? Ядлаа хараад Манай барилгачин болохоор би барилга барихыг сайн мэддэм аа. Пөөх. Тэгэхээр ч нөгөө жижигхэн барилгуудыг анханаас нь том болгоод хүн барьдаг юм уу? Би нэг ойлгож өгөхгүй байна. Ингэдэг байхгүй юу? Тоосох гэж мэдгүй та хоёр. Мэдгүй. Би сонсч ирсэн байна. Нэг хатуу зүйл үүдэн штэ боронгтэй. Тий. Тэрийг ингэж үрж тавьж агаад цементээр ингээд яадаг байхгүй, наадаг байхгүй бинтэй. За. Тэгээд тэрнийхээ гадуур нэг хөөсөн нэг юм шиг хийдэг байхгүй юу? Наагаад. За тэрний хатаад бүгдийг хийж дуусчаа тэрнийхээ гадуур буудана. За тэгвэл барьдыг байж. Тэгвэл бүр өдөр барилгууд байдаг штэ. Бүр маш өндөр. Тэр барилгуудыг яаж барьдий? Та хоёр тоосох гэж мэдхүү? Мэдгүй. Би бас сонсч ирсэн байна. Нэг хатуу бор юм байдэн штэ тий. Одоо тэрийг хамгийн байшин барих байгаа штэ. Доор нь тавиад дээрээс нь цемент гэж мэдхүү? Мэдгүй. Цементийг ямар ч гэсэн тийм цемент гээд наадаг нэг юм бэдий. Тэгээд тэрийг ингээ дээрээс нь түрхээд тоосгоо давхарлаа түрхээд ингээ явцдаг байхгүй юу? Тэгсээр хагаад өндөр алгачд юм уу? Тий. Тэгээ гадуур нэг нэг хөөс юмыг наагаад тэгээ дахиад гадуур нь юм наагаад. За би л австай ойлгохгүй байна. Тэгээд нэг асуулт байна. За. Тэгээд тийм өндөр барилга барьж байгаа хүмүүс чинь хоочих юм шүү. Зарим нь ингээ барилга дээрээс тонгоогоод хараа сурцсан болохоор угаасаа тийм тэгээд дээшээ нөгөө нэг шат матаар авирж барьд юм уу? Яг яадаг юм болоо? Шатаар үгүй. Одоо дотор талнаас нөгөө тоор дээш ингээ гараа явдаг шат байдаг штэ. За, тэрийг ингээ хийчин. Тэгээд тэр шатаараа гараа яваад өгнө штэ. Ой, тэгвэл хүмүүс штэ. Тий. Нөгөө нэг юм мөрөн дээр нь гიშгсээр хагаад өндөр алаад тэгээд өндөр байшин барьд юм болоо? Үгүй хаа. Шатан дээр авирж дээшээ өндөр барилга барьд юм болоо? Үгүй, та мэдэхгүй байна. Эхлээд заа юу байшингийнхаа нэг давхрыг хийн. Дараа нь ингээ хоёр давхрыг хийн. Гэхдээ шууд ингээ тоосгоо барай явчих болохгүй.
Эхлээд тоор багна гэж мэдхүү. Мэдхгүй. Багнаа. Төмрөөр хийгээд тэгээд цементээр хутгачдаг байхгүй юу? Нэг давхраа хийж дуусны дараа хоёр давхраа хийдэг. Тэгээд заяа. Тэгээд бас тийм өндөр барилгатай адилхан өндөртэй нэг кран гэдэг машин байдаг байхгүй юу? За, машинаар барьд юм уу? Тийм ээ. Тэгэхээр барил тэр том байшингуудыг барьдаг тусгай хэрэгсэл гэсэн үг үү? Бараг л тэнгиж болно. Тэгэхээр бөөрө хуулагийн тэр сарвж марвч ёстой жижиг тийм байна да тий? Тэгэх юм байна. Хөөе, хөдөө очихороо соёлоо. Өндөр барилга барьж болох юм биш. Тэгэхээр хэн барина гэсэн үг юм? Маргада чи хааваараа бариулчаач. Хөө, тэгж алга юм байна. Болно штэ. Бит хоёрт гоё өндөр барилга бариад өгөөч. Бас байшин зөндөө халанг бариад өгөөч төхөө. Тэгээ гэтээ ааваас асуусан дээр хаа. За чи асуугаараа за. За, Мартаж бодохгүй шүү. мартахгүй. Хөөе. За мөрөө чи. Үгүй чи ихлээд ярьчихаа маа. За хоёроо. Өнөөдөр чи энэ жир ирэх болов? Нэрээ ирэх үлээ. Нэрээ ирнгээд байсан ш. Харин Гүйлцэн хідүүлээстэй том байшингийн талаар ярьсан байж штэ. харин тий. Тэгвэл явж инжиртэй уулзах уу? Тэрийг хардаа ирж штэ. Тийм ээ. Иржээ тэгвэл явах уу? За явъя. За Хурдаас нь тосгоо. Хүүхдүүдээ би та нарт барилгачин баярын тухай шүлэг зааж өгье. Баяраа ордоо ажил ихтэй барилга бариад амралт багтай өглөө босоод үрж гарна. Өндөр намаар нь барьж эхлэнэ. Уран барилга, угсран барих, ур шаардсан амаргүй ажил, хүүхдийн цэцэрлэг, хүүхэлдэйн театр, хүн эмнэлэг, хүнсний дэлгүүр, баяраа үнийг барьсан юм, багхан энэ хотыг байгуулсан юм. Хүүхдүүдээ барилгачид гэдэг маань их мундаг хүмүүс байдаг байх нь шүү дээ. Тийм болохоор бүгдээрээ энэ шүлгээ маш сайн тогтоож аваарай. Сайн байна цаана хүүхдүүдээ. Тэгэхээр өнөөдрийн минь төчнөр хэн блэ? Юу? Тий? Бишка. Сайн уу бишка? Сайн уу? Чи ямар ганга юм бэ? Бишка. Чи хэдэн настай вэ? 8 хүрэж байгаа. Ямар сонирхдаг вэ? Дуу. Тэгвэл дуу мэдхүү. Бүтэн дуу мэдв. Тэгвэл тэр дуугаа дуулаад үзүүлчих. Матч тий. Чи ямар дуу сонсдгийг? Бара. Бара ара гэдэг дуу. Бара гэдэг үү? Тий. Би мэдэн ш. Хоёул хамт дуулах уу? За. Чи үгэлтгийг мэдгүү? Үгэлтгийг. Үгэлдэг гэж юу гэсэн юм? Наач нөгөө гинжингийн дуу биш үү? Гинжингийн дуу. Гинжингийн бара ороосоо юу? Мөн биз дээ. Мөн. За тэгвэл маргад ч гэсэн мэд юм ш. Инжир мэдэн те? Дуулах уу? Дуулъя. За бишка эхлээрэй. Бара арасе асимаму ире бара арасе асимаму ире цэцгэрээс шүүдэр тэнгэрээ бүж нэг сарл үлнүүд хотын мөнгө исаалгын бүүдгэр тэгээд юу лээ? Тэгээд би мартчихсан. Хотын гудамаар гудамаар илүү. Би ихтэй энийг сайн мартчихжээ. Сайн мэдгүй л байна. Тэгвэл хин гэсэн үлээ? Бишка. Өөр дуу мэдхүү? Өөр дуу, энэс өөр дуу мэддэг шүү. Гэтэ нэрийн өөр дуугаас нэрийг мэддэг. Мэддэг юм уу? Мэддэг. Сонсчихсон өөр дуу. Өөр дуугийн энэ борогоос бусдыг мэддэггүй. Нэрүү. Тэгвэл Мишка чи шүлэг мэдхүү? Мишка биш. Бишка чи шүлэг мэдхүү? Шүлэг мэднэ. За шүлэг уншчих. За.
ертөнцийн 3 сайхан, аав ээжийн сургаалныг сайхан, атар газрын цэцэг нэг сайхан, 15-ны сар нэг сайхан, ертөнцийн 3 баян, эрдэм ном дээд баян, үр хөвгөд дунд баян, эд хөрөнгө адаг баян. Чи ямар мэрэгчлээ болохыг хүсдэг вэ? Тэрийг л би бодоогүй байгаа. Ямар өнгө дуртай вэ? Бор өнгөнд үү? Гөө хөөх цэнхэр. Хөөх? Цэнхэр. Хөөх. Чи доороо дүүтэй юу? Үгүй. Айлын ганц. Ганц. Тийм. Тэгэхээр айлын бага айлын юу гэсэн үг вэ? Ганцаараа л байхгүй юу? 8 хүрэх байгаа. 7 настай гэсэн. 7 настай 8. Тэгэхээр ингээ 3 болох жоо. 9 сарын 1-нд. 9 сарын 1-нд 3-т орох ч юм уу? Тийм. Чи спорт сонирхдаг уу? Спорт сонирхдаг. Ямар спорт? Шатар тоглодог. Шатар тоглолт юм уу? тоглодог. Шатар чи жоохон хэцүү дээ. Жохон хэцүүлтэй. Ихтэй сурцсан болохоор гайгүй дээ. Чи тэгвэл шатрын нөгөө тэмцээн байдаг шүү дээ. Шатрын тэмцээнд орж үзчихсэн үү? Зөндөө юу? Медаль авч ирсэн үү? Хөрөл медаль авдаггүй. Мөнгөн медаль ганцхан л авсан. Чи тэгээд ирээдүйд нөгөө нэг шатрын олимпиад орохыг хүсдэг үү? Олимпиад гинэ. Юу лээ? Олимпо. Тий. Тэрийг сайн боддгоо. Сайн боддгоо юу? Би харин даамны тэмцээнд ороод мөнгөн медаль авчихсан. Харин би шатрын тэмцээнд ороод данч хожигдсон. Тэгээ данч авч ирдэг. Би 2 дугаар байранд орсон. Харин би юу лээ? Нөгөө гэрлэн дохиогийн нөгөө гарцаар гарах тийм нэг цэцэрлэгтэй тийм болдсон шүү дээ. Би тэрний тийм цагдаа нь болоод медаль авч ирсэн. Цэгтаны медаль авч ирсэн юм шүү дээ. Тий гэрлэн дохиогийн цагдааны медаль Миний авч ирсэн. их дөлөөрсөн юм шиг амар сайн багтах юм. За наата үзүүлчтэй те бүрөө. Харин тий. Эрүүл мэндээс анхаарч байгаарай. Ой. Сая юу асуух гэж байгаа мартчихваа. Юу? Би нөө бишкагаас нэг чухал юм асуух гэж ирсэн юм аа. За юу? Энэ болохоор энэ зөвхөн хөвгүүдийн нууц шүү. За. Чамд краш байгаа юу? Байхгүй. Чи ер нь краш гэдгийг юу гэж ойлгодог вэ? Найз охин. Найз охин. Тий. Найз охиныг краш гэдэг юм уу? Үгүй. Тэгвэл би идэхгүй. Краш гэдэг чинь ингээд ерөнхийдөө өөрийг чинь сонирхдаг эсвэл ерөн сонирхдаг гэсэн үг байхгүй юу? Сонирхдаг гэсэн үг. бас шохорхдаг. Өөрөө чи хүүхдээс ийм асууха болооч. За яах вэ? Дандаа л октод ороод идэв шүү. Тэгээ нөгөө эрэгтэй хүүхд орохоор гой сонирхолтой байд юм аа. За. Тэгвэл бүрөө айсах таалах уу? Ямар айсах? Ямар ч хамаагүй? Таалгал та. За. Чи штий 12 жилийн бүгдийг мэдгүү. Би юу? Биш ээ. Бишка. Зарим нь мэднэ, зарим нь марччихжээ. Чи эхнээс нь нэрлэж чадах уу? Эхнээс нь зарим нь би алдчихжээ шүү. За яах вэ? Хулганы өмнөх нь дараачих нь юу вэ? Үхэр штэ. Би ч үхэр ахгүй юу? Үхрийг чи мартаж болохгүй штэ. Би үхэр агаад штэ хараач. чи тугал штэ. Тэгтэл намайг би ч үхэр гэсэн үг штэ. Тийм л дээ. Гэтэ чи том болоогүй жоохон тугал. За яг уу жижигхэн болохоор намайг жоохон л гэдэг дээ. Ир өсөж эсгээс ундаг шүү. За. Барнаас туулаа тэгээд могой үгүй Могой лөө. Үгүй штэ могой штэ могой. Могой штэ. Могой гэж. Мөр. Хон. Могой. Мөр хон. Нохой. Юу илээ? Тэхээ. Үгүй. Тэхээ баха. Сармагчин. Сармагчин Үгүй дахиад сармагчин гэдэг үг шүү дээ. Бичээр нь хэлдэг юм. бич.
Самрагчин. Дараа нь хонь ямаа хилцэн тий. Тий. Гахаа. Ахаа. Тэгэл дуусч. Тэгээд дууссан уу? Ахаа гэж дуусчихсан шүү. Тэрнээс цааш мэд. Дахиад нэг байж. Гэхдээ дахиад хэлээгүй шүү. Хамгийн сүүлд дахиад өглөө. Үгүй ахаа. Хамгийн сүүлд гахаа. Харин тэр бичижэн урдан дахиад байдаг байхгүй юу? Аа. Ойлгов. Ойлголоо. Ядлаа. Нэрээ. Чи хард нь дахиад гэдэг үстэй. Үгүй. Би ч дахиад гэдэг үстэй. Үгүй дахиад бич. Гахаа гэдэг. Дахиад би ч хутлаа яриад байгаа. Үнэ. Марга дандаа ингэж өөрийнхөө зүтгэж яадаг байхгүй юу? За уучлаарэ. Намайг уучлахгүй. За яах уучлаа. Чи чөлөө цагаараа шоомоо эвлүүлд юм шүз. Би юу? Тий. Тийм жоохон эвлүүлчтэй анигаар нөгөө эвлүүлч сургасан. Уг нь бол би өтөө эвлүүлч сураагүй л дээ. Гэтэ жоохон хагас угаас ливлэл сурсан байна тий. Тий. Тэр чи юу гэж нэрлээд байдаг вүлээ? Рубик. Рубик тийм штэ. Өө дээр бас тийм шоо сайн сурахаар нөгөө бас дэлхийд бас олимп гэж болт юм байл штэ. Болно. Тий. Шоо гэсэн чи бүр ийм том шоо байд юм бэл шүү дээ. Бүр амар том. Тий. Тэр шоо 17 хүрчин 17 үед шүү дээ. аа. Тийм том уу? Тий. Бас заяа. Рубик шок математикийн хэлээр бол куб гэдэг. Куб. Үгүй юу лээ? Куб. Тий куб. Куб. Математикийн хэлээр бол куб. Математикийн хэл гэж бас байд юм уу? Математикийн хэл гэж байд юм аа. Оо. Би тэгвэл тэр хэлээс сурч болох болов уу? Тэр хэлээр яаж ярих уу? Биш гэж мэдгүй. Математикийн хэл гэж Одоо нөгөө дөрвөлжин шогч юу гэдэг лээ? Дөрвөлжин шок уу? Тий. Кубээс өөр нь нөгөө юу? Ямар хэдэн ширхтэй? Зүгээр 3-ыг үрчин 3. 3 хүрчин 3 рубик шүү дээ. Рубик Зүгээр шоо. яг зүгээр тэр шооны байдэн штэ. 3-тай шоо. Тий 3-тай шоо. Тэгээ яг ингээ рубик гэ зүгээр өөрийнхөө шоо байдэн штэ зүгээр нэрээ. Тий. Гэхдээ тэрийг заяа За. математикийн хэлээр бол куб гэдэг баггүй юу? За. Ойлгов бүрөө? ойлгочлаа л да. Мэдгүй би тэгтээ математикийн хэл мэлийчээ сурч чадахгүй хаа. Би Өөрөө арай гэж- заана. Өөрийнхөө энэ хэлийг ай гэж ах чинь дахиж өөр хэл сурвал өстө худлаах. Зөө. Биш гэж англи хэл мэдгүй. Мэдгүй. Би ч бас мэдгүй. Англи үсэг хаяадал бичиж чаддаг. Харин тийм ээ те. Тий би. Би ч гэсэн англи үсэг хаяал бичиж чаддаг. Тэгээд нэг хагас угсал мэднэ. Гэтэ бүхлээр нь бол мэдэхгүй. Аа би бас. Би нөгөө нэг англи хэлийг тийм амар сайн мэдгүй ч гэсэн жоохон л мэднэ. Зөө. Биш гэхдээ айгу ганган юм а тий. Тий. Чи ямар ганган юм бэ? Би бас чам шиг ийм гадуур чи өмссөн байгаа юм юу гэдэг? Nike. Майка. Би майктай болмарах. Чи надад нам майка өгч болох уу? Би караштаа уулзахтаа ганцгуудаа өмсчихэд өгчий. Аа, чамд карашидэё. Байлгүй яадаг юм бэ? Чи зөвшөөрөх үү? Мэдгүй наа. Ганцгуудаа өмсөд өгчий л доо. Мэдгүй шүү. Тэгвэл би яг чинийхтэй адилхныг өөрөө авнаа. Гэтэ ийм жижиг чам шиг биетэй хүмүүс тохирох тийм байдгүй шүү дээ. Байдаг уу? Байдаггүй. Амтны дэлгүүрт чинь бүр зөндөө олон амьтад зориулсан хувц байд юм билээ. Тэр чин дандаа нохой муур байдэн шүү дээ. Тулд байдий. Байдаг. Хизээч хүмүүс тугалт хижээдэггүй маа. Тугал зөв хөдөөлдөг л Тийм. тийжээдэг л болохоос. Харин та чи ярьдаг тугалт болохоор тижээсэн байхгүй юу? За. Хөдөө гэснээс чи хөдөө очиж үздэг үү? Юу? Хөдөө очиж ирсэн үү? Аа? Хөдөө очиж ирсэн үү? Явж ирсэн. Чи над чи тугалнууд харж ирсэн үү? Аа тугал тэгэхэд тэр зам харагдчихж байгаагүй бах. Замдаа явж харагдчихжээ. Тугал үхэр гэдэг үү? Тий.
Тэдэр чи одоо манай хамаатнууд шүү. Бүгдээрээ. Тийм штэ. Би тэгвэл чамаа нэг юм асуулах уу? За. За, Яманы төл илүү? Үгүй. Яманы Ямаа гэдэг чинь Яманы нөгөө төрсөн төлийн туул. төл малыг нь юу гэдэг? Юу төл? Боожиг хийгээрээ. Боожил. Хураг. Хураг лөө. Худлаа яриад байгаа ч. Харагдаа. Ишиг. Хөөе, инженер сайн харагдаг сонсон уу? Ямааны төлийг гэсэн чи хураг гинэ. Осны ишиг юм байна. Тэгвэл Хоньных уу? Ишиг. ишиг. Үгүй намайг одоо тэгвэл намайг бүр та нар тэмээ гэх юм байна л та. Ямар сони бэ? Ямааны төлийг чинь ишиг гэдэг. Харин Хоньны төлийг чи хураг. За тэгвэл үхрэх. Тэр чи биш дээ тугал. Манай юм хараад ойр жоо мангар болсон юм бах та. За тэгвэл тэмээнэ. Тэмээ юу? Боожиг хэлээрээ 3. Та 3-аас л асууж ш. Тэмээ утга. Утга. Батга. Батга. За байна. Морных уу? Мор чин унаг. За хуваадаа ёо. Яана. Бүр бодсон болвол чамайг бүр тэмээ байдгаа унаг юм дөө. Оо за. Харахад бол намайг нэг мэдхэд унгаа гэдээ дуудах юм шүү. Тэ? Тийм багт. Чамайг нэр унаг гэдээ дуудаад эхлэв шүү. Ингээд байвал намайг. За. Ёстой нэрээ зүрүүд гэж. Унага. Хөөе. Надаа юу хөдөө явах уу? Чамд очиж жоохон төл мал жоохон харуулж сануулахгүй бол чи чинь бүр мартах юм шүү. Би төл малаа мэднэ. Сая дөрөө нөгөө хураг гэж юу лээ. За. Ишиг лөө юу лээ. Марцсан. Чи ингэж авахгүй. Хөөе. Бүгдээр хөдөө явах уу? Тэгээ. Чи бишка хамт хөдөө явж чадах юм уу? Чадахгүй. Яагаад вэ? Ганцхан юм асуугаад. Чадахгүй. Хөдөө ууланд жимсэнд явж ирсэн үү? Явж үзчихсэн. Ганцхан л удаа явчихсан. 2 удаа үзчихсэн. Манайхад би ч гэсэн бас хөдөө нэг туслантай газар олчихжсэн байхгүй юу? Тэрнийх нь яг тоглоомын талбайных нь урдаан мойлнууд үйд юм бэлээ. Би тэгээд тэрнээс нь түгээд ийдсэн. Манайх нэрээ хөдөө гэртээ хөдөө хашаандаа ингээд мойлны мод гээд гимсний мод харьцсан. Тэгсэн чинь тоорны модыг нь хойд айлын 2 хөвгөд байхгүй юу? За 4 тэгээд тоорны түгээд тавьсан. Тэгсэн чинь 2 жижигхэн хамгийн жижигхнийг нь хуглаа хийсэн байлээ талаар нь. Тэгээд ургасан уу тэр бод? Тэгээд ямар ч байсан амьд ургаж илээ доод хэсгээсээ. За амьдлууд юм бэ? Бүр хайчгүй. Энд байна. Юу чи? Амбаа нэг юм хийсэн байна. Эли би авах гэдэг. Зог. Наадах ч биш үү? Би бишкад бэлэглэж байгаа. Бишка. Энэ заяа. Ишигний баг. За. Би чамд бэлэглэе. Тэгвэл дараа өгрий заяа. Би бишкад бүр бэлэглэж байгаа маа. Наашаа заад миний амраа идэ. Бишка наашаа. Угаасаа үгүй би зүггүй. Бишкаг явахаас бэлэглэх байх чи. Бишка. Миний бэлэг чамд таалагдж гин үү? Миний бэлэг чамд таалагдж гин үү? Тэгж байна. За. Хойлоо чи дараа надад гоё бэлэг өгөөрэй за. За. Тэгвэл өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе. За. Манай нэвтрүүлэг чинь бас нөгөө дуус цаг хугацаатай байхгүй юу? Тийм. Хойлоо. Тухтай нөгөө шооны чинь талаар ярий заяа дараа. За. 1 2 3 и. Баярлалаа.